Монгол банк бодлогын хүүг 12% хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. Боловсролын салбарын төсөв маргаан дагуулсаар. Монгол улс эрчим хүчний салбарт дата мэдээлэл дутмаг байгаа нь салбарын хөгжлийг доош татах нэг шалтгаан болж байгаа гэсэн дүгнэлтийг Азийн хөгжлийн банкнаас гаргажээ. Манай улсад дотоод орчны агаарын чанар гадны орчныхоос 5 дахин бохирдолтой гэх судалгаа гарчээ. Оройн төргийн үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 арга мэдээллийн хөтөлбөр хэлж байна. Анхаарал хандуулна. 9 өдөр. Мөнгөний бодлогын хүү буурна гэсэн хүлээлт дахиад л талаар боллоо. Учир нь Монгол банк өнгөрсөн 5 дугаар сард 12% болгон чангаруулсан мөнгөний бодлогын хүүгээ хэвэнд нь үлдээх шийдвэр гаргалаа. 8.8% хүрсэн инфляцийг зорилттой түвшинд хүргэж, эдийн засгийн санхүүгийн салбарыг доктортой байлгахын тулд хүүг хэвээр хадгалах нь хамгийн зөв шийдвэр гэж үзжээ. Монгол банкны мөнгөний бодлогын хороо өнгөрсөн жил бодлогын хүүг 3.1%-аар буурсан. За гэхдээ эцсийн газраас захиргааны үнийг огцом нэмэгдүүлснээс болж инфляцийг хөөрөгдүүлж улмаар 6 сарын турш 10% дээр тогтож байсан бодлогын хүүг чангаруулахад хүргэсэн байдаг. За захиргааны үнийн нөлөөгөөр нэмэгдсэн инфляц улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 8.8% байна. Цаашид цаг агаар хүйтрэхтэй зэрэгцэн инфляц өсөх магадлалтайж оны сүүлчээр эргээд буурна. Энэ үед мөнгөний бодлогын хүүнд өөрчлөлт оруулах орон зай байгаа гэлээ. Хэрвээ инфляц өөрөө ингээд одоо энэ орчинд доктортой байгаад ах юм бол цаашаа бодлогын хүү буурах боломжтой. Зүгээр хамгийн одоо нэлээд дэлгэрэнгүй маягаар статистик хэлэх юм бол 2023 оны 2 дугаар хагасад одоо инфляц бол нэг оронтой тоо руу орж ирсэн байгаа шүү дээ. Тэгэхээр нэг оронтой тоотойгоо 23 оноос одоо хагасаас өнөөдрийг хүртэл гээд бараг 2 жил гарангийн хугацаанд ингээ явсан гэдэг маань бидэнд бол одоо бодлогын хүүг доошоо одоо буулгах орон зай байна гэдгийг бол илтгэж байна л гэж харж байна. Одоо байгаа 8% инфляцийн 2.1%-ийн төрийн зохицуулалтаа бараг бүтээгдэхүүн юм байгаа шүү дээ. Энэ нь юу вэ гэхээр зэрэг цахилгааны үн. За дээрээс нь нийтийн тээврийн үн. За улсын сургуулиудын сургалтын төлбөр, усны үн гэдэг ийм зүйлүүд бол энэ 8% инфляцийн 2-ыг нь бүрдүүлчихэж байна гэсэн үг байхгүй юу? Бодлогын хүү буурах хүлээлт байгаа ч үүний нөлөө нь дунджаар 6 сарын дараа мэдрэгддэг. Өөрөөр хэлбэл банкуудын зээлийн хүү буурч, иргэн аж ахуйн нэгжид баг үүтэй зээл олдох болов уу гэсэн найдлага ойрын хэдэн сарда тасарч байгаа гэсэн үг юм а. За Төв банкнаас бодлогын хүүгээ өсгөвөл арилжааны банкуд иргэн аж ахуйн нэгжүүдэд зээл өгөх шаардлагагүй болдог. Энэ үед иргэд аж ахуйн нэгжүүд арилжааны банкнд өндөр хүү төлөөд зогсохгүй, банкуудын зээл гаралт багасдаг учиртай. Одоогоор банкны зээлийн үлдэгдэл 44 их 80 төгрөг. Өнгөрсөн онд зээл 30-аас 40% өсөлттэй гарсан бол одоогийн байдлаар 26% болж буурчээ. За нэг үгээр банкуудын зээл олголт өнгөрсөн жилээс багассан гэсэн үг. За тэр дундаа иргэдэд олгох хэрэглээний зээл буурчээ. За зүгээр бодлогын хүү өнөөдөр өндөр байгаа нь юун дээр хамгийн их нөлөөтэй байна гэхэлээ зээлийн хүн дээр нөлөөтэй байгаа тийм. Ялангуяа арилжааны банкуд гаднаас их усүр татсан ч дээр дотоодоос их усүр татсан ч дээр их усүрийн хүү бол өнөөдөр нэлээд өндөр байгаа учраас зээлийн хүү бол өндөр байна л гэж харж байна. Энэ нь өөрөө одоо зээлийг зөв чиглэл рүү, зөв салбарт нь, зөв бизнест нь гарах юм зорилготой энэ арга хэмжээ. Инфляцийг тогтоохын тулд мөнгөний бодлогыг энэ хэвээр хадгалахаас өөр сонголтгүй байна. Оны эцэс гэхэд инфляц буурна гэсэн таамаглалтай байгаач засгийн газраас хэрэгжүүлэх төслүүд, экспортын орлого болон валютын аншийн төлөв харин ч эсэргээрээ өдөөж болзошгүй байна. За таамаглахын аргагүй нөхцөлд инфляц эдийн засгийн өөрчлөлтөөс хамаарч мөнгөний бодлогын дараагийн алхмуудаа авч хэрэгжүүлнэ гэсэн юм а. Өчигдөр намрын чуулган нээлттэй хийж 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэлсэн ч ардчилсан намын зүгээс 2 хоногийн засварлага авсан төсвийн төсөлд иргэдээс санал авч боловсрол, эрүүл мэндийн салбарт анхаарч хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр тусгасан гэж ерөнхий сайд хэлж байсан. Гэвч боловсролын салбарт хэлсэн үг үйлдэл 2 зөрсөн тухай өчигдөр улсын хурлын дарга чуулганы эндэр дээрээс санууллаа. Санал асуулгаар иргэд 2026 онд хамгийн их анхаарал хандуулж төсөв зарцуулах ёстой салбарыг эрүүл мэнд боловсролын салбар гэж үзсэн байна. Гэвч өнөөдөр мэдүүлсэн төсөвт боловсролын салбарт зарцуулах төсөв өмнөх оныхоос нэмэгдээгүй орж ирсэн нь бидний хүүхдүүдийн сурч боловсрох эрхэд
тулгараад байгаа дээр дурдсан бэрхшээлүүдийг шийдэхэд дөрвтэй нэмрэг олж чадгааргүй байна. Иргэжил эрүүл мэндийн салбарт нийтдээ 1.3 их найт төгрөгийн санхүүжилт хийгдэнэ. Үүнийг задлж харвал улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 211.6 тэрбум, харин гадаадын зээл тусламжаар 1 их найт 89 сая төгрөг. Өөрөөр хэлбэл улсын төсвөөс хөрөнгийн зардалд 65 тэрбум төгрөгийг нэмж төсвөлжээ. Харин боловсролын салбарт ч мөн ялгаагүй байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 448 тэрбум төгрөг, харин гадаадын зээл тусламжаар 593.6 тэрбум төгрөг буюу нийтдээ 1 их найт төгрөгийг 2026 оны төсвийн төсөлд тусгажээ. За гэтэл энэ төсвийг өнгөрсөн жилдээ харьцуулахад төдийлөн өөрчлөлт харагдсангүй. Боловсролын салбарт улсын төсвөөс олгосон хөрөнгийн зардал ердөө 1.6 тэрбум төгрөгөөр л нэмэгдэжээ. Ингээд ерөнхий сайдын хэлсэн шиг 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төдийлөн гайхмаар харагдахгүй байгаа юм а. Боловсролын салбарт зарцуулах төсөв өнгөрсөн жилээс нэмэгдээгүй. Харин гадны зээл тусламжаар 600 орчим тэрбум төгрөгийг зарцуулна. Гадны зээл тусламжаар 20 цэцэрлэг 41 сургуулийн төсөл зэргийг хэрэгжүүлнэ гэснээс өөрөөр хаанаас яг ямар хөрөнгийн их үүсвэрийг гаргах вэ гэдг нь огт дурддагдаагүй байлаа. Харин улсын төсвийн 448 тэрбум төгрөгөөр 70 гаруй төсөл хэрэгжинэ. Үүний эдэлэг буюу 60 гаруй төсөл нь 2018 оноос хойш баригдсаар байгаа барилгуудыг санхүүжүүлнэ. Харин ердөө 46 тэрбум төгрөгөөр 15 шинэ сургуулийн барилгын ажлыг эхлүүлэхээр байгаа юм а. Олон сургууль, олон цэцэрлэг барих, эмнэлгийн асуудлуудаа шийднэ гэдэг энэ зүйл явж байгаа. Гисэн хэдий ч энэ дээр одоо сургууль барилаа, цэцэрлэг барилаа гэхэд ялангуяа ерөнхий улсын сургуулиуд дээр ээлжийн коэффициент буурна гэдэг ямиг ингээ яг нөгөө тайлбараа хийгээд үндслээ гаргахтаа яриад байгаа. Тэгсэн хэрнээ яг нөгөө хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт чинь урсгал болон хөрөнгийн зардал аль алин дээр нь бүр гадны зээл тусламжаараа тэр гурваараа хүрэх төсвийн ерөнхийлөн зарагчдын хүрдүн шүү дээ. Тэрэн дээр энэ үзүүлэлтүүд нь байхгүй болохоор яг тэгэхээр энэ хөрөнгө оруулалт үр дүнтэй эргэжгүй юу гэдэг юм гарч ирдэг. За шинээр эхлүүлэхгүй хойшин тавих төсөлд соёлын төвийн барилга, цуслан амралтын зохицолбор, кино театрын барилга орсон байна. Ингээд урагшлуулсан төслүүд нь энэ. Тодорхойлбол шинэ хөрөнгө оруулалтын 5.1-ийг буюу 217 тэрбум төгрөгийг КОБ 17 хурлыг зохион байгуулахад зарцуулна. За үүний дараа авто замын шинжилэл орох бол 3 дугаарт боловсролын салбар ирэмлэгдэжээ. Харин эрүүл мэнд батлан хамгаалахын дараа орж байна. За ингээд харвал Зандан шитрийн засгийн газраас танилцуулсан 2026 оны төсвийн төсөлд эрүүл мэнд боловсролын салбарт илүү хөрөнгө оруулалт хийнэ гэсэн 200 мянга орчим иргэдийн санал олон улсын хурал зам тээврийн салбарын дараа тавигджээ. Байнгын ажиллагаатай парламентын үйл ажиллагаа үе үе тасалдаж зогсон байдалд ордог. Үүний гол шалтгаан нь улсын хурал дахь намын бүлгүүд чуулганаар хилэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авдгаас холбоотой. Хэдий завсарлага авах хэсэг нь намын бүлгүүдэд хуулиар олгогдсон эрх боловч энэ эрхээ хэтрүүлж хэлбэлгэж заримдаа бүр улс төржүүлж улсын хурлын гишүүд хууль тогтоох ажлаа умартаж байсан тохиолдлууд ч бий. Эдгээрийн зарим жишээнүүдийг хөтөлбөрийн хэсэгт үзэгч та бүхэнд эргэн сануулж байна. Улсын хурал дахь намын бүлгүүд хамгийн дээд талдаа ажлын 5 хоногийн завсарлага авах боломжтой. За ингэхдээ зөвхөн тухайн хилэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авах ёстой. Гэтэл хилэлцэж байгаа асуудалтай холбоогүйгээр завсарлага авсан хамгийн тод жишээ бол оюун эрдэнэ ерөнхий сайд байхдаа улсын хурлын гишүүн Баярмаг Баярцаг дарга гэж өгөөдөж дүүцснаас үүдэлтэйгээр ардчилсан нам албан бусдаар ажиллаж акт эхлүүлсэн явдал мөнөөсөө муу юм а. Оюун эрднийг аль биесээр амаараа уучлалгүй хүртэл акцаа үргэлжлүүлнэ гэж ардчилсан намынхан бүтэн 7 хоногийн турш парламентын үйл ажиллагаанд оролцоогүй. За ордноор нэг сэлгүүцэцгээсэн. За энэ бол 4 сарын өмнөх үйл явдал юм а. Ерөнхий сайдын тодорхой байр суурьуд бол үнэхээр бас энийн дээр арц намын бүлэг хуралдаад улсын хурлын гишүүнээс бас болоод улсын хурлаас тодорхой хэмжээнд уучлал гуйх ёстой гэдэг ийм байр суурийг гаргасан. Ажлын 3 хоногийн завсарлага өгнө гэж улсын хурлын даргаас хүсэж байна. Аливаа байдлаар асуудал субъектив хандахгүй байхыг гишүүд анхааралтай авч ажиллах нь зүйтэй юм а. Тэгээ энэ мэдчлэн одоо асуудлаас үүдэлтэйгээр улсын хурлын хилцэх асуудал дээр цаа дотор учирдаг төрийн ажил явахад бэрхшээл тулгардаг байж ерөөсөө болохгүй. Цаашдаа ийм зүйлийг бол хүлээж авах боломжгүй. Улсын хурлын гишүүд хууль тогтоох ажлаа умартаж парламентын үйл ажиллагааг хацаасан бас нэг жишээ бол өнгөрсөн сонгуулийн өмнөхөн болсон үйл явдал. Тодорхойлбол улсын хурлын эрс бүрдэхгүй гишүүд тойрог руугаа явж төрийн ордонд тогтож ядан байсан тухайн үед чуулганыг 7 хоног завсарлуулж ирсэн. Үндэслэл нь хилэлцэж байгаа хуулийн төслүүдэд засаж сайжруулж олон нийтэд танилцуулах.
За тойргоороо явж эрцгийсэн гишүүд хуулийн төслүүдэд боловсронгуй олгох биш, сонгогчтойгоо уулзаж өөрсдийгөө сорталчлахад хамаг цаг зав зарцуулсан хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хэлэлцүүлгээс анзаарагдаж байсан юм. За энэ дэж тухайн үедээ туршлагатай парламентчдаас шүүмж сонсож байсан. Өсөв, хөрөнгө, төрийн өмч, орон нутгийн өмч, худлаа авахтай холбоотой 16 хууль байгаа. Газартай холбоотой 8 хууль байгаа. Тий. Тэгэхээр энэ юм айдар боловсруулахдаа бол танаж байгаа учиртай боловсруулж байгаа хэрэгтэй шүү. Хэллээ шүү. Энэ үнийг дарга чиглэл үг. Байнгын хорон дээр ярина. Энэ арай болохгүй. Энэхүү улсын хурлын гишүүд завсарлага авах нэрээр ажлаа залгардуулж байснаас гадна завсарлага авах нэрээр хугацаа хожиж гишүүдийнхээ саллыг хайрцаглаж байсан тохиолдолч бий. Тодорхойлбол өнгөрсөн намрын төсвийн тодтгол хэлэлцэх үеэр төсвийн доктортой байдлын тухай хуулийн гол заалтуудыг авч хаях гэж байна гэж тэмүүлэн гишүүн эсэргүүцэж хуулийн төслийг буцаах санал гаргасан. За уг нь анхандаа энэ санал дэмжигдэж хуулийн төслийг эргүүлэн татах нөхцөл бүрдээд байсан. За гэтэл Монгол Ардын намын бүлэг генэтгэл 3 хоногийн завсарлага авсан. За ингээд 3 хоногийн дараа ахин санал хураалт явуулахад гишүүдийн санал 360 градус эргэж байсан. Төсвийн төлөвлөлт, төсвийн хяналт хариуцлага, эдийн засгийн аюулгүйдлүүд олон асуудлуудыг бас хөндсөн юм томоохон бас юм өөрчлөлтүүд хийгдэхээр орж ирсэн. За энэ дээр бол бүлгийн гишүүд бас байр суурь нэгтгэх, нэгдсэн ойлголтод өрөх зайлшгүй шаардлага байгаа. За энэ агуулгаар нь уг асуудлыг засварлага сунган уг асуудлыг өвчлүүлэн хэлсэн зүйтэй гэж үзсэн. Засгийн газрын хүслээр болоогүй болвол тэрийг дахиж төхөөрөмж ажиллаагүй гэдэг зориудаар шалтак хэлээд дахин санал хураах, ингэхдээ иргэн тойрныхоо гишүүдийг ятгах, шахалтанд оруулах, тулгах ийм үйл явдлууд танхимаар дүүрэн Ардын намын бүлгийн тэр Ардын намын хэсэгт. Энэ мэт намын бүлгүүд завсарлага авах нэрийдлэр гишүүдийнхээ саналыг хайрцаглаж байна. За нөгөө төгөөр завсарлага авах нэрийдлэр гишүүд өөрсдөө чөлөө олгож байна. За энэ чуулганы хуралдаанаас завсарлага авах үндсэн зарчмыг алдагдуулж байгаагаас гадна байнгын ажиллагаатай парламентын үйл ажиллагааг гацааж байна. Зандар шатрын тэргүүлж байгаа засгийн газар эмхлэн байгуулагдсанаас хойш яг 3 сар өнгөрөөд байна. 100 хоногтойгоо залгах гэж байгаа засгийн газар энэ хугацаанд юу хийв, ямар асуудлуудыг шийдэв, юу өөрчлөгдөв гэдг нь анхаарал татж байна. Сайхныг хүртэл ардчлан намыг удирдах хамтарсан засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан улсын хурлын гишүүн Ган Төмөр энэ засгийн газрыг муу ажиллаж байна гэж байр сууриа илэрхийллээ. Маш муу байна. Ажлаа хийхгүй байна. Энэ зууны бүтээн байгуулалтууд хайчваа. Зэс боловсруулах үйлдвэр маань яач вэ? Гатаудын засгийн үйлдвэрийг тээзүг баталлаа. 10 дугаар сард хөрөнгө оруулагч гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар төлөвлөж байна. Жилд 560 мянган тонн баяжмал боловсруулах, 125 мянган тонн гатаудын зэс үйлдвэрлэх техник эдийн засгийн үндэслэлийг бэлэн болголоо. Нөгөө кокс химийн үйлдвэр маань юу болсон бэ? Кокс эрчим хүчний үйлдвэр, цахилгаан станц, төмрийн баяжуулах, дан хайлуулах, тээвэр логистикийн төв зэрэг зогц бүтцийг 2026 оны 1-р удирдалд эхлүүлж 2027 онд ашиглалтанд оруулахаар ажлын хэсэг байгуулж ажилдаа техник эдийн засгийн үндэслэл болон холбогдох баримтчийг боловсруулж эхлэв. Байгаль асуудлаа шийдэ, утаанаас салга, төгжрлийг алга болго, эдийн засгийг өсөг, үйлдвэржилтийг бий болго, эрчим хүчээ хангаад өг гэж байгаа болохоос биш шин дугуй бодоод өгөө гэж хинч хэлэхгүй. Тэгхгүйгээр шин PR бодоод, шин бодлого боловсруулах гэж оролдоод шин дугуй зохиох гээд оролдгол юм бол бодлоо. Зандар шатрын засгийн газрын өмнө тулгарсан бас нэг том сорилт бол нүүрсний үнийн уналт, үүнээс шалтгаалсан төсвийн орлогын тасалдал. Үүний эсрэг хариу арга хэмжээ болгож алт руу аяныг эхлүүлэхээр тогтоолын төсөл боловсруулсан ч за өнөөхт нь ерөнхийлөгч хэсэгчлсэн ориг тавьсан. За ингэснээр мөн л алтны үн өндөр байгаа цаг үеийг ашиглаж алтаа зарах бодлого нь удаашрсан. Алт 3 аяны яг тусгай хамгаалалттай газар нутагтай холбоотой асуудал дээр бол хориг тавьсан. Энэ бол үндсэндээ улсын хурал дээрх ажлын хэсгийн оруулж ирсэн тодорхой санал байсан. За алт 3-ын бусад зүйл залтууд бол энэ салбарыг хайгуул судалгааг нэрчимжүүлэх, хөрөнгө оруулалт, за мөн бас хөнгөлөлтөө зээлийн асуудлуудыг шийдэх тухай асуудлууд нь бол батгтаад гараад ирсэн байгаа учраас хэрэгжээд явна. Харин өнөөдөр алт 3 аяныг хэрэгжүүлэх улсын хурлын тогтоолын төсөлд хэсэгчлэн тавьсан ерөнхийлөгчийн хоргийг төсвийн байнгын хороо хүлээн авахыг дэмжлээ. Засгийн газрын өөрөө санаачилж оруулж ирээд хийх юмыг их хурл санаачлаад зааж өгөөд бараг хаана ухах уу, аль газрыг алтын олуулахын гэдэг ч юм уу ийм нэг тийм хандлага гарсныг манай байнгын хороо унахсан. Тэгээ чуулганд орж босцсон байхгүй юу? Тэгээ манай их хурлын гишүүд
одоо чуулган нарын хоргийг хэлцэхэд анхаарах хэрэгтэй. Хоргийг хүлээж авах хэрэгтэй. Аль болохоор биднээс тусгай хамгаалалттай газар нутгийнхаа хэмжээг нэмэгдүүлж, энэ экосистемийн тэнцвэртэй байдлыг хадгалж, байгальтайгаа харьцах тэр Монгол ухаан сэтгхүй өвгдийнхээ уламжлалыг дагах зүйтэй гэж би ингэж үздэг. Ийм учраас Монгол улсын ерөнхийлөгчөөс тавьсан энэ хоргийг манай их хурл хүлээж авах ёстой. Алтны үндсэн ордуудыг эргэлтэд оруулах, за үүний тулд аж ахуй нэгжүүлэлт хөнгөлөлтөө зээл олгох агуулгыг доодын төсөлд тусгасан байна. За ийм даатгавраа энийг хэрэгжүүлж эхлэх нь эдийн засагт эерэг нөлөөтэйг хэлж байлаа. Улс төрийн нам байгуулагдсан бол тодорхой бодлого хөтөлбөртэй байх ёстой. Манай улс төрийн 37 нам улсын дээд шүхэд бүртгэлтэй байдаг. Аливаа нам нь улсын хэмжээнд бодлогоо хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Ингэж хэрэгжүүлэхийн тулд идэвхтэй үйл ажиллагаа явуулах. Намын гишүүнчлэл болон санхүүжилт нь ил тод байх зайлшгүй шаардлагатай. 18 жилийн дараа шинжлэгдсэн улс төрийн намын тухай хуулийн гол үзэл баримтлал дэвшилтэд зөөлөн санхүүжилт олох, түүний ил тод байдлыг хангахтай холбоотой нэрийн зохицуултыг тосгосон. Харин практик дээр хуулийн хэрэгжилтэд тулгарч буй ойлгомжгүй асуудал хийдэл байгааг засаж залруулах шаардлага зайлшгүй үүсэж байгаа юм а. Монголын улс төрийн намуудыг төвшин ахиулж бодлогын институт болгон төлөвшүүлэх зорилгоор бодлого хөтөлбөрөөр боловсруулж намын гишүүдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэхийн тулд шинжилсэн хуулиар улсын хурлын сонгуульд нийт сонгогчдын 1-ээс 7% санал авсан намуудад парламент судалтай эсгээс үл хамааран төрөөс санхүүжилт олгох болсон. Энэ жил гэхэд дээрх болцлыг хангасан 7 намд 6.9 тэрбум төгрөгийг олгоод байгаа. Харин төрөөс олгох санхүүжилтийг даган үүсэж буй асуудал нь намууд зөвхөн нэг данстай байснаар орлого зарлагын тайлан хийхэд үүсэж буй хүндрэлийг нэрлэж байгаамаа. Үүнээс үүдэн улсын хурлын гишүүн Алдар Жавхлан төрөөс олгох санхүүжилтийн данс нэг тусдаа хандив гишүүдийн татвараас бүрдүүлсэн данс тусдаа байх зохицуултыг улс төрийн намын тухай хуульд нэмэлтээр тусгахаар ажлын хэсэг байгуулж парламент судалтай намуудыг лоббидж байгаа гишүүн дуулдаж буй юм а. Хуулийг хэрэглэх явцад хэрэглэн дээр бол яг үнэхээр хүндрэлүүд бол тодорхой хүндрэлүүд үүсдэг гэдгийг бол улс төрийн намууд бол хэлж байгаа. Тухайлх юм бол улс төрийн нам бол зөвхөн нэг л дансаар орлого зарлага нь явагдах хэрэгтэй. Өөрөлдөх юм бол хяналтын тогтолцоог бүрэн хэрэгжүүлэхийн тулд нэг л данстай бай гэдэг юм шаардлагатай гэж байгаа. За гэтэл улс төрийн намуудын зүгээс зарим намуудын зүгээс ямар шаардлага тавьж байгаа гэхээр зөвхөн нэг данстай байхаар жишээлх юм бол магадгүй суман дээр үйл ажиллагаа намын одоо анхан шатны байгууллага орлого зарлагтай холбоотой үйл ажиллагаа явуулахад бол маш олон төрлийн хүндрэлүүд үүсдэг юм байна гэж ингэж тайлбарлаж байгаа юм байлээ. Ер нь бол бид нэр энэ хуулийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд улс төрийн намын санхүүжилтийн бүрэн хянахын тулд нэг данстай байх гэдэг ийм шаардлага бол тавих ёстой. Харин зөвхөн зохицуултын хувьд бол арай өөр байдлаар хийж болох. Өөрөлдөх юм бол орлого авахгүй зөвхөн зарлага гаргадаг ч байдлаар юм уу те. Тэгжээс нөгөө хяналт тавих байгууллагууд иргэд энийг хянахад илүү ойлгомжтой болох юм аа. Орлогыг нэг дансаар хүлээж авах, нэг банкнд харилцах данстай байна. Нэг банкнд нэг данс уу олон данс уу гэдэг нь бас тодорхой хэмжээнд ойлгомжгүй тийм ээ. 21 аймаг 9 дүүрэг салбартай намууд байгаа. Эдгээр намуудын яг зарцуултыг нэг дансаар нэг банкны нэг харилцах дансаар хөтлөнө гэдэг бас тодорхой ойлгомжгүй зүйлсийг дагуулж байгаа. Тэгэхээр энэ дээр бас яг тодорхой болох шаардлагатай ажлууд нэлээд байгаа. Улс төрийн намын дэргэдэх байгууллагуудын зардлын тайлан төдийлөн ил тод биш байгаа. Тэгээ бүх улс төрийн намууд дэргэдэх байгууллагуудынхаа санхүүгийн тайланг өгөөгүй байгаа. Ерөнхий дутагдал бол гарч ирсэн. Тэгэхээр цаашид бол энэ улс төрийн намын дэргэдэх одоо байгууллагуудын зардлын тайланг үзнэ гэдэг чинь өөрөө цаашид 3 дахь этгээдийн санхүүжилтийг ил тод болгохтой холбоотой маш чухал зохицуулалт байгаа. Уг хуулийг боловсронгуй болох, эргэцийн орчныг нь ойлгомжтой болгох хэд хэдэн зайлшгүй шаардлага бий. Жишээ нь улс төрийн намын тухай хууль батлагдахаас өмнө сонгуулийн үеийн санхүүжилтийг сонгуулийн тухай хуулиар зохицуулдаг байсан. Харин шинжлэгдсэн хуулиар сонгуулийн жилээс үл хамааран бүх үеийн тайланг улс төрийн намын тухай хуулиар зохицуулах болсон. Гэтэл үүн дээр зөрүүтэй нөхцлүүд үүсэж байгаа юм а. Хоёр тустай яваад байгаа улс төрийн намын сонгуулийн бус үеийн зардал нь одоо сонгуулийн ерөнхий орон дээр ичлээ. Яг сонгуулийн үед гарч байгаа зардал нь аудит дээр ерөнхий байдлаар хянагдаад явж байгаа. Тэгэхээр энэ бүхнийг бид нэг цогц нэг хяналтанд оруулж ирснээр ирэх хэрэгцээ бол байгаа гэсэн. Улсын хурлын сонгуулийн тухай хуулиар бол хуулийн этгээд эцсийн өмчлөгчөөс үл хамааран тус бүрдээ одоо хуулийн этгээд болгон тус бүрдээ бол хандив өгөх юм боломжтой байдаг улс төрийн намуудад. Гэтэл одоо энэ улс төрийн намын тухай хуулиар бол эцсийн өмчлөгч нэг л байх юм бол нэг л хандивлагч тооцоод нэг удаа л одоо хандив өгөх юм боломжтой байж байгаа. Энэ хууль хоорондын зөрүүг одоо бид нар цааш тавс арилгах юм зайлшгүй шаардлага бол эргэцсэн орчныг бүрдүүлэх юм шаардлага үүсэж байгаа. Анх удаага улс төрийн намуудаас тайлан аваад хяналт тавьж үзлээ. Ингээд бол зарим намуудын тухайд эргэлзээтэй асуудал үүсч гэж байгаа. Өөрөлдөх юм бол сонгуулийн үеэр авсан санхүүжилт нь бол
хууль заасны улс төрийн сонгуулийн хууль заасныгаа үндэсний аудитын байгуул тайлагнагдаад дүгнэлт нь гаргаад олон нийт мэдээлэгдэж явцсан байдаг. Сонгуулийн ерөнхий орооноос бол сонгуультай жил эсгээс үл хамааран тайланд жил учраас бүх тайланг ингэж авахгүй шаарддаг. Энийг хувааж өгөх ёстой юм уу, нийтэд нь өгөх ёстой юм уу гэд гих мэтлийн юм асуудууд үүсчихсэн. Цаашдаа бид нар энийг бодвол бас илүү харгалзаж холбогдох саналуудаа бол энэ улсын хурлаас хөргөлөөрөөс төлөвлөж байгаа. Улс төрийн намыг бизнесийн байгууллага хэн нэг хөрөнгөтэй этгээдийн халаасанд оруулахгүй тулд хуулиар төрөө салгах санхүүжилтийг зохицуулж тусгаж өгсөн. Харин гэтэл төрийн санхүүжилтээс улс төрийн нам хараат болчихгүй гэсэн болгоомжил хуулийн зохицуултыг дагаад үүсэж байгаамаа. Азийн хөгжлийн банкнаас манай улсын эрчим хүчний салбарт найдвартай мэдээллийн өгөгдөл дутмагл байгаа нь эрчим хүчний салбарын шинжилэл болон шийдвэр гаргалтад нөлөөлж үр дүнгүй ажиллахад нөлөөлж байна гэлээ. Мөн манай улсын эрчим хүчний салбарыг систем болон төлөөлөлтийн хувьд тархаа батархаа нэгдсэн бус байдалтай байгааг онцоллоо. Цаашлаад цахим шилжилт болон хууль эрхцэн орчныг сайжруулах, хувийн хэвшлийн оролцоог нэмэх хэрэгтэйг салбарын төлөөлөлт хэллээ. Азийн хөгжлийн банкнаас сүүлийн жилүүдэд манай улсын эрчим хүчний салбарыг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Тус банкны төлөөлөл манай улсын эрчим хүчний салбарт цахим шилжилт болон үн тарифын бодлогын шинжилэлт хийх шаардлагатай байгааг хэллээ. Мөн тус банкнаас эрчим хүчний салбартай хамтарч ажиллахад хууль эрх зүйн орчин болон найдвартай мэдээллийн өгөгдөл дутмаг байдал бэрхшээл үүсгдэг болохыг хэллээ. Бас эрчим хүчний салбарыг алдагдaltaй үр дүнгүй ажиллахад тус салбарын төлөвлөлт хангалтгүй тархай боторхой байгаа нь нөлөөлж байгааг хэллээ. Монгол улсын эрчим хүчний салбарын онцлог нэг асуудал нь мэдээллийн өгөгдөл дутмаг байгаа байдал. Азийн хөгжлийн банкнаас эрчим хүчний салбарыг дэмжиж хамтарч ажиллахад найдвартай дата мэдээллийн дутмаг байдал болон хууль эрх зүйн орчны хангалтгүй байдал сөргөөр нөлөөлж байна. Иймээс эрчим хүчний салбарт датан дээр тулгуурласан шийдвэр гаргалт хангалтгүй байна. Энэ асуудлыг засаж сайжруулах шаардлага байгааг харуулж байна. Манай улс эрчим хүчнийхээ 80%-ийг дотооддоо үйлдвэрлэдэг хэдий ч эрчим хүчний үйлдвэрлэлийн болон борлуулалтын хүүсвэр бага байгаа нь тус салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа гэж үзэж байна. Тиймээс хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж зах зээлд өрсөлдөөнийг бий болгохын тулд 24 жилийн өмнө батлагдсан эрчим хүчний хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай гэж салбарын төлөөлөл үзэж байна. Тэгэхээр энэ цөөхөн үйлдвэрлэгчдийн хооронд хэрхэн өрсөлдөөн үүсэх вэ? Тэ? За түгээх дээр, дамжуулах дээр өрсөлдөө үүсэх боломж нь байгалийн монополоор маш хэцүү байдаг. Тэгэхээр борлуулах талд илүү өрсөлдөө үүсэх боломжтой байна. Цахилгааныг борлуулах талд. Тэгэхээр үйлдвэрлэх, борлуулах талд хэрхэн өрсөлдөө үүсэх вэ? За энийгээ дагаад яг Монгол улсын тухайд хууль эрх зүй дээр ямар өөрчлөлт оруулах вэ? За үүнд дотоодын одоо энэ компаниудаа өөрчилж хэрхэн бэлдэх вэ гэдэг олон асуудал дагж гарч байгаа. Цаашид илгээрээ хэвцсэн эрчим хүчний салбарын өрсөлдөөнийг сайжруулах, хууль эрх зүйн орчиндөө анхаарах шаардлага хэдийн бий болоод байгаа юм а. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Хотчлтын нөлөөгөөр хүмүүс амьдралынхаа 80-90%-ийг дотоод орчинд өнгөрүүлж байгаа. Гэвч манай улсад одоо хүртэл нарийвчилсан дотоод орчны стандарт батлагдаагүй байна. 2022 оноос хойш тус стандартыг батлуулахаар ажиллаж байгаа хэдий ч батлагдалгүй 3 жилийн нүрийг үзээд байна. Дотоод орчны бохирдол нь хүний биед харшил үүсгэх, цаашлаад хорт хавдар үүсгэх зэрэг олон сөрөг нөлөөг үзүүлдэг байна. Дэлхийн улс орны 60 гаруй хувь нь дотоод орчны агаарын стандарттай байдаг. Гэхдээ манай улсад одоо хүртэл байхгүй байна. Одоогийн байдлаар мөрдөгдөж байгаа ерөнхий стандартад дотоод орчны агаарын тоосон цэр болон нэн мөөгөнцөр барилгын материал хорт байдлын хэмжээг наривчлан тусгаагүй дотоод орчны гэрэлтүүлэг болон ерөнхий температур агаарын урсгал зэрэг ерөнхий заалтыг тусгасан байна. Ер нь бол нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2022 онд дотоод орчны агаарын чанарын техникийн шаардлага стандартыг төслийг манах дээр техникийн ороогоор хилцүүлж өгөөч гэсэн
өсөлт тавигдсны үндсэн дээр 2023 онд 2 удаа, 2024 онд 1 удаа, 2025 онд 3 сарын 31-нд нийтдээ 4 удаа байгаль орчин техник орны хурлаар хилцэгдээд одоо явж байгаа юм стандарт байгаа. Энэ стандарт нь бол дотоод орчны бүхий л асуудлыг цогцоор нь шийдэж өгч байгаа юм стандарт байгаа. Манай улс шиг сургууль цэцэрлэгийн нэг ангид 50-60 хүүхэд суралцдаг болсод дотоод орчны стандарт зайлшгүй байх шаардлагатай юм а. Тухайлбал олон жилийн насжилттай сургууль цэцэрлэгийн барилга болон эмнэлгийн барилгаас үүсдэг нэм мөөгөнцрөөс хүүхдүүдэд харшил үүсгдэг байна. Харин барилгын материалын хорт бодисоос цусны цагаан эсийн хорт хавдар үүсэх эрсдэлтэй байдаг байна. Мөн нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 500 гаруй жирэмсэн ихэд явуулсан судалгаагаар дотоод орчны агаарын бохирдол төрөлтийн үед хүүхдийн жим болон толгоонд тойрогт нөлөөлдөг гэсэн дүгнэлт гарчээ. Одоо агарын цэвэрлж ийсэн тэр айл өрхөд бол тийм ээ хүүхэд нь бүрэн жинтэй төрдөг. 80-аас 100 грамаар илүү төрдөг. Толгойн тойрог нь одоо хэвийн хэмжээнд одоо тий төрдөг ийм одоо судалгаа гарсан. Тэгэхээр эдгээр олон судалгааны үр дүнгуудээр бид нар дотор орчны агаарын чанарыг хянах хэрэгтэй одоо PM2.5 тоосон цорыг заашгүй хянах хэрэгтэй байна. За дээрэс нь бид нар нүүрс төлдөг учраас төлдөг шатлалтын процессор дулаанаа авдаг улс орнуудад зориулсан одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдамжид заасан бусад үзүүлэлтүүд буюу хөхрийн хин язгуудын давхар эслүүдийг бас хянах ёстой. Манай улсад энэхүү дотоод орчны наривжилсан стандарт байхгүй улмаас дотоод орчны агаарын чанар гадна орчныхоос 5 дахин бохирдолтой байгааг нэгдсэн үндэсний байгууллагын судалгаагаар тогтоожээ. Мөн дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан дотоод орчны стандартын зөвлөмжөд тусгаснаас манай улсын сургууль цэцэрлэгийн дотоод агаарын чанар 2 дахин муу байгааг мэргэжилтнүүд хэллээ. Засгийн газраас төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор төрийн байгууллагуудын хөдөлтөн авах ажиллагааг цахим дэлгүүрүүдээс үүсгэн байгуулсан. Уг цахим дэлгүүрт салбар бүрт чиглэсэн 21 төрлийн бараа бүтээгдэхүүнийг байршуулжээ. Тэр дунд ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлд шаардлагатай түүхийн эдийг байршуулах гэж бас заасан байдаг. Тэгвэл өнөөдөр нийслэлийн 35 ерөнхий боловсролын сургууль цахим дэлгүүрээс хөдөлтөн авалт хийж эхэлжээ. Үүнтэй холбоотой аж ахуй нэгжүүд 70 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс сонгон тендерт оролцох бололцоо бүрдэж байна. Тендерийг жилдээ хэдэн удаа зарлана гэсэн тоо байхгүй зарлах нөхцөл үүссэн тухай бүрдэн зарлана. Тендер нь энэ оны байдлаар 2 удаа зарлагдсан ч иргэд мдээгүй шалтгаанаар оролцож чадаагүй гэх гомдол ихээр ирсэн. Тиймээс иргэд захин мэдээлэлтэйгээ ойрхон байхыг холбогдох албадынхан санууллаа. Мөн тендерт оролцогч аж ахуй нэгжүүдийг 5-ыг л авна 2-ыг авна гэсэн заалт байхгүй ба шалгуураад авч ивэл бүгд тэнцэгч боломжтой гэлээ. За тэгэхээр энэ одоо ерхий гэрээнд шилжүүлсэн хүнсний түүхэд бүтээгдэхүүний онцлог нь юу юм бэ гэхээр хагас боловсруулсан байдлаар бид бол сургууль цэцэрлэгт түүхэд бүтээгдэхүүнийг нийлүүлж байгаа. Энэ жилийн тухайд бол бэлэн одоо бууз, банш, тэвтэл, котлет гэх мэтчлэн боловсруулсан одоо хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг бол нийлүүлээд нэг Дархуул аймагт яг хүнсний худалдаа авалтыг ерхий гэрээнд шилжүүлэх хүсэлтийг төрийн худалдаа авах ажиллагааны газарт бол хөргүүлээд байж байна. Тэгэхээр энэ ондоо багтаагаад үе шаттай аймагуудыг ерхий гэрээнд шилжүүлэхийн ажлыг хийхээр төлөвлөд ажиллаж байна. Тэгэхээр нэг талдаа болохоор энэ төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаа авдаг одоо төсвийн шууд захирагч нар буюу одоо яг энэ төсвийн болон одоо төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгж байгууллагууд маань худалдаа авалт хийж байгаа. За нөгөө талдаа хэн нийлүүлж байна гэхээр тухайн одоо техникийн тодорхойлолтыг хангасан одоо аж ахуй нэгж байгууллагууд маань одоо нийлүүлэгчээр орох боломжтой гэсэн үг. Тэгэхээр одоо төрийн худалдаа авах ажиллагааны газар дээр тендер зарлагдах үед сонирхсан аж ахуй нэгж байгууллагууд маань бүтээгдэхүүнээ нийлүүлэх одоо ийм өргөн боломжтой. Одоо ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд ийм хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн, сүүсүүн бүтээгдэхүүн, за хөлтөөс нь ногоо, хагас боловсруулсан бүдүүн ногоо, нарийн ногоонуудыг авч байгаа. За энэ ажил маань бол цаашдаа үргэлжлэнэ. Компани тавьдаг шаардлагыг нь айлуулах багасгадаг. Жишээ нь одоо өндөр 200 саяын борлуулалтын орлоготой ч гэдэг юм уу, банкнда ийм мөнгөтэй эсвэл өмнө заавал ийм гэрээ хийсэн байх гэдэг тийм шалгуурыг бол голчж үздэг. Ер нь бол танаа санал болгож байгаа бүтээгдэхүүн бидний хэрэгцээ шаардлагыг хангах юм уу гэдэг дээр л анхаарч үздэг.
Цахим дэлгүүрээс нийт 548 төрийн өмчийн албан байгууллагууд тогтмол худалдаа авалт хийдэг байна. Үндсэндээ 548 байгууллагын хэрэгцээд хүнсний бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломж аж ахуйн нэгжүүдэд бэлэн байна гэсэн үг юм а. Тэгвэл оролцохыг хүсэж байгаа аж ахуйн нэгжүүд хоёр үе шаттай байгаа ба эхнийх нь тендерт оролцох бол хоёр дахь нь өөрсдийнх нь борлуулалтын уралдаан буюу цахим дэлгүүр доторх өрсөлдөөний зах зээл юм а. Монголын ахмадын холбооны төлөөлөл төрийн 3 өндөрлөгт шаардлага хөрвүүллээ. Ахмадууд 9-р сарын 10-наас эхлэн тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүрэхийг шаардсан жагсаж байгаа юм. Манай улсын нийт ахмадуудын 57.8%, 689 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа нь ахмадуудын амжиргаанд хүрэлцэхгүй байна гэлээ. Засгийн газраас эх онд тэтгэврийг 6%-аар нэмэгдүүлэхэд нийт 333 тэрбум төгрөг зарцуулж, дундаж тэтгэврийн хэмжээг 901 мянган төгрөгт хүрэхээр тооцсон. Гэхдээ Ахмадын холбооны удирдах зөвлөлөөс энэ нь инфляцийн түвшинтэй уялдахгүй байгаа тул Ахмадын тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгийг шаардлаа. Насны тухай хуулийн 8 дугаар зүйлд нэг тодорхой заалт байдаг. Ахмад насны орлогын баталгааг хангах зорилгоор тэтгэврийн хэмжээг хүн амын амжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон инфляцийн өөрчлөлтийг харгалзан засгийн газар тухай үр нэмэгдүүлнэ гэж энэ хуулийн заасан 25 оны 1-р сарын 1-ээс мөрдөгч ахмад хуулинд. Тэгэхээр энэ одоо шаардлага санаад бүхэн гол үндсүүл энэ. Зөвхөн одоо энэ санал бодлоо илэрхийлээд явж байгаа ахмадууд төдийгүй нийт ахмадуудын бодод санал сүүлийн үед энэ амьдрал ахуйд нь учирч байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг тусгасан ийм сонирдуулгыг одоо бид хөрвүүлэх гэж байна. Өнөөдрийн энэ хэвлэлийн багварлын дараагаар бол ерөнхийлөгчийн хамгааллын газар, хурлын хамгааллын газар, ерөнхий сайдын ажлын алба хэрэглэх газрууд руу бол энэ хувийг хөрвүүлэх юм. Тэтгэврийн зээлийн хүүг 12% болгож бууруулахыг энэхүү шаардлагад тусгасан байна. Мөн эмэгтэйчүүдийг тэтгэвэр тогтоох үед ажилласан жилийг тооцохдоо төрүүлж өсгсөн хүүхдийн тоог харгалзан ажилласан 1 жилийг 1.5 жилээр тооцсон хүүхэд бүрд нэмэгдүүлж тогтоодог хуулийн заалтад эхчүүдийг бүрэн хамруулах тэдний тэтгэврийн шинжилэн тогтоохыг шаардлаа. Мөн ахмад наснуудад түрээсийн орон сууц олгох квотыг аймаг нийслэл дүүрэг тус бүрд тогтоохыг хүслээ. Өндөр наснуудыг орон сууцаар хангах хөтөлбөрийг эх оноос эрчимтэй хэрэгжүүлж арга хэмжээ авч ахмад наснуудад түрээсээр болон хөнгөлөлттэй журмаар орон сууц олгохыг шаардлаа. Хөнгөлөлттэй үнээр болон түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй 12,000 гаруй ахмад настан байна гэлээ. Тэнгэр телевизтэй хамт байгаад баярлалаа. Үзэгчдээ 7 мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Манай улсын 17 аймгийн 137 сум тарган тахлын голомттой гих судалгаа байдаг. Тарган тахлын голомт 10-аас 15 жилийн хугацаанд дахин идэвхждэг байна. Энэ жилийн хувьд Завхан, Хөвсгөл, Ховд, Говьалтай, Овс, Баян Улгийн аймагуудад тарган тахлын голомт идэвхжиж тахал гарах эрсдэл өндөр болохыг мэргэжилтнүүд хэллээ. Одоогоор Хөвсгөл аймагт гарсан тарган тахал намжмал байдалтай орсон тул хөл хоройг цуцалсан гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ. Гэсэн ч Хөвсгөл аймгийн хэмжээнд 6 сум тарган тахлын голомттой мөн одоо хүртэл дархлаажуулалт манай улсад ирээгүй байгаа тул сэрэмжтэй байж тарганы мах идэхгүй байхыг анхаарууллаа. Манай улс Казахстан болон Оросын холбооны улсаас тарган тахлын эсрэг вакциныг импортоор авдаг байсан. Гэсэн хэдий ч тухайн улс орнууд дотоодын хэрэглээг хангахаар үйлдвэрлэж байгаа тул манай улс импортоор вакциныг авах боломжгүй болсон байна. Дархлаажуулалтыг дараа жилээс авахаар яригдж байна. Ирэх сараас тарган тахал намжмал байдалд орохоор байгаа хэдий ч 6 аймагт одоогоор тарган тахлын идэвхжил өндөр байгаа нь эрсдэл дагуулах магадaltaй гэлээ. 17 аймгийн 137 сум байгалийн голомттой. За эдгээр одоо 137 сум бол хэлбэлцэлтэйгээр жил бүр одоо идэвхжээд ингэ байж идэг.
Тэгэхээр энэ 137 сан бол бүгдээр эрсдэлтэй гэж ойлгож байна. Тоотлогын популяц дантаарах асуудал, байгалийн өөрийнх нь асуудал. Энийгээ дагаад иргэдэд хүн амын дунд эрсдэл үүсэж байна гэдэг энэ зүйлүүдийг ярьж байгаа учраас мэргэжлийн байгууллагын судалгаатай үндэслэлтэй зүйлүүд дээр тэр цэгт газруудын зааж өгч дараагийн жил энэ тархины тоотлогын популяцтай анхаарья гэдэг ийм асуудлууд. Үүнийгээ дагаад эргээд одоо хууль бус ан агнуур мэдээж олноор нь одоо худалдах, тээвэрлэх, бизнесийн бүр ингээд асуудлууд болцсон байна. Энэ бол хууль хүчний байгууллагуудын асуудал. Таргуун дахлын голомтын идэвхжил 10-аас 15 жилийн хугацаатай явагддаг. Гэсэн хэдий Хөвсгөл аймагт 5 жилийн өмнө таргуун дахал гарсан нь идэвхжлийн хугацаанаас өмнө голомт идэвхжсэн болохыг харуулж байна. Энэ жилийн тухайд тус аймагт 3 тохиолдол бүртгэгдэж нэг иргэн нас бараад байгаа юм а. Манай аймаг бол 6 суманд таргуун дахлын голомттой байдаг. Энэ удаагийн голомт маань бол цагаан уул сумаас гарсан байгаа. Цагаан уул сумын 5 дугаар багаас гарсан байна. Аймгийн хувьд бол цагаан уул, Цэцэрлэг, Баянзүрх гэсэн 3 сум маань бол голомтын ээж зэрэгэл хамрагддаг. Шинэ өдөр бүрэн тогтох ар болог гэдэг сумуудууд маань болохоор бие зэрэгэл хамрагддаг ийм 6 суманд голомттой байгаа. Дашрамт дурдахад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан шинэ цар тахал үүсэх эрсдлийн жагсаалтад таргуун тахал багтсан байдаг. Энэ нь таргуун тахал дэлхийн хэмжээнд өндөр эрсдэлтэй тахал багтдаг болохыг харуулж байгаа юм а. Дэлхийн 26 улс таргуун тахлын байгалийн голомттой тус өвчнөөр жилд 600 гаруй хүн өвчлөдөг байна. Ихэнх тохиолдол нь Африкийн Сахарын бүс болон Мадагаскар, Перу болон Америкийн нэгдсэн улсад бүртгэгддэг гэлээ. Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр энэ жил шинжлэх ухаанаас дэлхийн нийтийн өвөл хэрэг рүү урайндор болж байна. Манай улс озоны давхаргыг хамгаалсан Вений конвенцэд нэгдсэн дэлхийн 198 орны нийгэм энэхүү улс орнуудын 40 жилийн хамтын хүчин зүтгэлээр озон задлагч хорт нэгдлийн хэрэглээг дэлхийд даяар 99%-аар бууруулжээ. 1970-ад оны үеэс эрдэмтэд фторт нүүрс төрөгчий буюу хөргөлтийн хий агаар талдагдсанаар озоны молекулыг задлан улмаар озоны хэмжээг багасгаж байгааг судлан тогтоосон. Одоогоос 40 жилийн өмнө озоны давхаргыг хамгаалах Венийн конвенц, Монреалийн протоколд дэлхийн олон улс нэгдэж ур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үүргээ биелүүлж ирсэн. Энэ ажлын хүрээнд фторт нүүрс төрөгч үйлдвэрлэхийг хориглож, түүний дараагаар озон задлагдаг байцны хэрэглээг орлуулах технологийн дэвшилтэд нэгдлийг амжилттай гарган авсан. Энэхүү озон хамгаалах зорилттой ажлуудыг амжилттай хийснээр фтор агуулсан бараа бүтээгдэхүүний хэрэглээг 99%-аар бууруулж чадсан байна. Үр дүнд нь дэлхийн өөрийгөө нөхөн төлжүүлэх механизм идэвхжиж, озоны үе давхарга сэргэх хандлагатай болж 2066 онд Антарктидад, 2045 онд хойд туйлд, 2040 он гэхэд бусад бүсүүдэд озоны давхарга 1980 оны түвшинд хүрч нөхөгдөх төлөвтэй болжээ. 1996 оноос эхлээд яг энэ озон задлагдаг бодис буюу тэр фреон холоор ботор нүүрс төрөгчд бодис үхий тоног төхөөрөмжийг дэлхийн нийтийн хэмжээнд үйлдвэрлэх худалдаахыг зогсоогдсон. Өөрөөр хэлбэл тэр озон задлагдаг бодисуу тэр хортой бодистой хөргөж шүлдээ өгчийг бол оруулж ирэхгүй. Харин технологийн шинжилт хийгдсэн орлуулдаг бодисуу твшилтэд технологитой төхөөрөмжүүдийг бол оруулж ирж байгаа. Монгол улсын хувьд 2022 онд Монреалийн протоколын Кигалийн нэмэлт өөрчлөлтөөр дэлхийн дулаалд нөлөөлдөг бодис болох гидрофторт нүүрс төрөгчийн хэрэглээг үе шаттай бууруулах шийдвэрийг сойрхон баталсан 137-ад хорон болсон. Энэхүү нэмэлт өөрчлөлт амжилттай хэрэгжснээр 2100 он хүртэл дэлхийн дулаалыг тэг 13-аас тэг 15 Цельсээр бууруулах боломж бүрдэнэ гэж тооцоолжээ. Эрдэмтэн судлаачдын үзэж байгаагаар гидрофторт нүүрс төрөгчийн хэрэглээг бууруулах нь дэлхийн дулаалд төдийгүй ур амьсгалын өөрчлөлтөд ч сайнаар нөлөөлнө гэлээ. Хуучин одоо ER22 гэдэг ч юм уу хөрөх бодисоор ажилтдаг одоо озон задлагдаг бодис гэсэн үг байхгүй. Ийм бодисоор ажилтдаг хөргөлтийн намууд төхөөрөмжийг оруулж ирэх сонирхолтой тийм аж ахуйн нэгжүүд их байна л да. Тэгэхээр энэ бол одоо халагдсан дараагийн шинэ хөрөх бодисууд гарчихсан явж байгаа юм. Энэ талын одоо нэг мэдхгүй байгаа зүйлүүдээ сайн асуугаад одоо худалдаа зөв хийвэл ядаж эдийн засгийн өдөр хүн хөрөхгүй байх боломжтой байхгүй. Ур амьсгалын өөрчлөлтөд тэмцэхэд дэлхийн бүх хүний үүрэг оролцоо чухал нөлөөтэй байна. Тухайлбал иргэн бүр мэрэгжлийн судалгаа мэдээлэл тулгуурлан байгальд сөрөг нөлөө үзүүлдэг бодис агуулсан бараа бүтээгдэхүүнийг худалдан авахаас татгалзах нь дэлхийн экосистемийг хадгалахад бодиттой хувь нэмэр болох юм.
Нийслэлийн төсөв даргын захирамжийн дагуу 8 дугаар сарын 27-ны өдрөөс 9 дугаар сарын 16-ны 20 цагийг дуустал тээврийн хэрэгсэл улсын дугаарын тэгш сандгаогоор замын хөдөлгөөнд оролцож байна. Харин маргааш буюу энэ сарын 17-ны өдрөөс эхлэн хуучин хязгаарлалтын дагуу тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ. Өргөжлөлтөнд тамхан гадаад мэдээгээ хүлээн авч үзсэн үү?